Монголын залуучуудын холбооноос цагаан уул шүлгийн наадмыг 16 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн наадам нийслэлтоос 30 орон нутгаас 12 найрагч наадамд хайрын шүлгээ сойж уралдаж байгаа юм. Энэ удаагийн цагаан уул наадмыг зохиолч, шүүмжлэгч Батуяг, Монголын зохиолчдын эвлийн шагналт яруу найрагч Бат Эргэцэтмээ болон 2013 оны Болор цамын эзэн яруу найрагч Ган Тулга, 14 оны Болор цамын эзэн яруу найрагч Молом Жамц болон 1996 оны цагаан уул наадмын тэргүүн байрын шагналт оюун дэлгэрнаар шүүн явуулж байна. Ингээд наадамд оролцож байгаа яруу найрагчдын хайрын тухай шүлгүүдээс сонирхуулъя. Үсгэлэн төгөлдөр үсгүй минь үзэх гоог чинь хэн урлсан юм бэ? Хайрлсан хачин ихээр шунан тачаадсан харцнуудын дундуур туучин өнгөрөх хүнд ч биш чамд л зөгтөг хитвардам зангаа чи хинээс өвлсөн юм бэ? Гэзэг үсэнд чинь харцаа зүгээд гэгэлзэн санаа алдаж араас чинь харж зогсоо аавын олон хөвгүүдийг анхаарч хараагүй мөртлөө навчгүй модтой цэцэрлэгийн нарийнхан сандал дээр утаага тэнгэрт үлэнгээ уучлалын тухай шүлэг одож суугаа хэний ч мэдэхгүй найрагчийг хэрэг болгон зорж ирэх чинь юуных вэ? Уянгал усны зүүд минь уй гүнэг намрын бороо хээр тал уулсын цав аймжин нартай хамтаа зүсэрсэн урт шаргал өдрүүдэн төврөн уянгал хонгор минь лембиний их шиг цоороор гизгэн асгаа чамраг минь лэг өснөөс шууд нисгтэл ийм аяцаар солиглох үзээ лааны алтан гэрэлд бошин сон тайжаа хонгор минь лавай саран үлсэн задлахад ийм тунгалгаар асах үзээ солон өдөрлсөн өвсөн дээгүүр хөлнөцгөн алхаач согооны харцнаас манан ингэж чивчмээгүй хөвдөг үзээ сонгодог хуурын төгөлдөр товчсыг сүмбэн хуруугаар андоглооч солирын бороо тэнгэрийн сармууснаас ийм хөгтөө буудаг үзээ уянгал усны зүүдхэн минь. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртэл болгох олон нийтэд сурчлах зорилготой энэхүү наадам хайрын шүлэг, хайрын тухай дууны үг шалгаруулах, хайрын богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн 3 төрлөөр явагдаж байгаагаад өнөө орой наадмын шилдэгүүд тодорхой юм а.